MRT гэдэг маш том програм байдаг. Тэр нь болохоор Master Resiliency гэдэг тэр өөрийнх нь бодол хүчил одоо санааг бууж өгөхгүй байх, хүчтэй байлгах гэсэн тиймэрхүү төрлийн хичээлүүд маш их ордог. Хоёр том одоо exercise байдаг, одоо дасгалууд байдаг. Тэгээ хамгийн ихний дасгал нь болохоор хантаа good stuff гэж ярьдаг. Бүх болж байгаа зүйлээс сайн зүйлийг олж харцгаая гэдэг утгатай. Өглөө босоод өнөөдөр өглөөний миний сайн зүйл яах вэ? Би өглөө цагтаас ирлээ, хоцорсон гүйч гэдэг юм уу те. Яагаад ингэж боддог вэ гэхээр муу зүйл, муу бодол хүний тархинд автоматар зүгээр л байнга орж ирж байдаг. Өдрийг ингэж эхлэнэ гэдэг өөрөө маш том одоо алхам байдаг. Хоёр дахь одоо юм дасгал гэх юм уу бодлыг тэнцвүүлнэ гэж би одоо орчуулах бах те. Мэдээж муу бодлууд ингээд үргэлж байна. Автоматар орж ирж байна те. Ордог сургалтанд бол хүчээр өөртөө extreme те байж болохооргүйгээр илүүгээр тэр сайн зүйлийг зөв хүчээр бод гэдэг. Би уцаар ярих жишээ авах юм дуртай л да. Уцаар ярьсан чинь уцаа авахгүй байх тохиолдлууд маш их байдаг. Бид нар мэдэхгүйгээсээ болоод яг тэр хүнд юу болж байгааг мэдэхгүй болохоор бид нар хамгийн түрүүнд бид нарт хамгийн муу бодлоод нь төрүүлж орж ирдэг. Яг ийм тохиолдолд чээр бид нар нөгөө чи айгуул бол амар их мөнгөний суглаа моглоо хожоод уцаа авахгүй байгаа юм биш үсттэй чинь. Айл эсвэл тэ маш гоё явдал тохиолдоод уцаа авахгүй байгаа юм байна гэдэг тийм бодлуудыг өөртөө бодно. What's the most likely юу байж болох вэ гэдэг бодол дээр эргээд neutral руугаа бууж ирж байгаа нь амьдралд яг тэнд болж байдаг.